ингээд уралдах чи адуу тэгээ тэр энтрийгээ сайн тэр тэжээлийн сайн тааруулж идэгтэй. Хамгийн гол юм тэр ямар ч насны адуу тэр үндсэн тамир гэдэг юмыг л хөндөж болохгүй ерөөс. Яг л тэр үндсэн тамирыг л байнгын хадгалаатай л байх. Үндсэн тамирандаа орцсон адуу бол ямар ч адуу яаж тэжээгээд явахгүй гэсэн. Тэр нөр үндсэн ясных нь бяр гэдэг юм байхгүй болсон учраас өөддөө давхгүй л гарч өгөхгүй. Тэгээ баахан тэжээлийн гар зулаад л жил болгон тэжээдэг тэгэл. Тэрний оронд бүр үндсэн тамир муухандаа гэж бодоод нэг жил адуугаа бүр огт хаяад хавар жаахан тэжээж байгаа хаяал тэгэл ирэх жил ахаад бараад авах. Гэхдээ ер нь яг зүгээр туранхай адуу би бодгүй ер нь тарлаад байх дэмэл юм биш. Ер нь одоо дээд 3 насны тэрэг бол ер нь түрүүч энэ хүмүүс ярьлаа. Ер нь тарлж мар уйх бол ер нь дэм юм шиг байна. Би ер нь өөрөө бас нэг тарлаад байдгүй ер нь. Зүгээр бага одоо дааг дөнгөж одоо юм үзэж байгаа шүдлээ адуу энэ тэрэг бол бас тарлахын зөв л баг ер нь. Бас нэг тэрийг хөл гарын зэгсрүүлэх энэ зүгээр ер нь сайхан ханаалгаж байгаа тарламар санагдвал ер нь сайхан ханаалгаж байгаа үзүүр дээр нэг жохоо сайхан задлаад. Тэгээ тиймэрхүү маягаар ер нь зүгээр голчлон давхлаар голыг хийгээд л уюул ер нь дээд 3 насны тэр бол хүнийг болмоор тэр хамгийн гол нь амьсгаа уушиг зүрхний үйл ажиллагааг сайжруулах. Одоо адуу маань тамир сайтай байхад бол тэгэл уушиг зүрхний үйл ажиллагааг сайжруулах. Одоо ногоо чинь их цөөхөн төрлийн ногоо ургадаг болчихлоо шүү. Тэгэхээр хавар яг эвгүй цагаар нэг 3 4 сард юм уу 5 сард ногоо гартал сайхан жаахан овёосоор тэжээж угаад тэгээ нэг дөнгөж сайхан нэг өнгөр суулгаад ногоонд тавиад тэр жилээ өнжөөчүүл том насны адуу тэр сайхан тамир үндсэн тамир сайн сууж ах шиг байна. Тэгээ ер нь харга дээ нэг жил. Жоо ер нь тун тулжчихсан ер нь одоо миний адуу боллоо одоо ер нь одоо тун төглөө өндөр гэх юм бол ер нь тэгээ тэрийг хадгалах талын юм бодно. Тэгээ хадгална гэхээр жаахан чигтүүлээд биеийн суралцахгүй байлгахыг л бодох. Бас тамир тэггээр нэгэн дөө адуу энэ төр чинь жаахан гит амархаараа бас суларчих гээд байдаг. Тэгээд тэжээл одоо нэг овёосоо нэмдэг юм уу? Тийм юм а хоолын сайн ахиухан болгоод тэгэл тэрийг хадгалах талын юм бодвол. Өвгөн тоогроо бол энд гисэн 1-р үеийн төл азраг байгаа. Тэгээд аав маань одоо Төв аймгийн Баян цагаан сумын нэрэн жимууга нэг байцсангүй хийж тавьсан юм аа. Тэгээд тэр хоёрын дундаас манай одоо өвгөн тоогроо нөгөө утгаар хэлэх юм бол баг тоогроо азраг маань төрсөн. Ингээд энэ манай тоогроо бол улсын наадмын цөөх уралцсан. Нэг 2-3 уралцсан. 1989 онд улсын наадамд 4-өр давхсан. Тэгэд жоохон хөл адуунд явж байгаад жоохон хоошоо суунг доглон болоод тэгээд нэг хасар энэ хуягдаагүй. Төв аймгийн Баян жаргалан сумаас нэг нэлээ хэдэн харьмалгүй ацарсан. Хэдэн сайн азарганд нь тэр ацарсан гүнүүдээ аавхан зөвлөгөөнөөр хоо тавьсан. Тоогроо тэр боргүй хоёрын дундаас миний тэр халиун өрөө гарсан. Анхныхын төл. Тэгээ би сүйтэй даагуяад улсад 8-аар оруулаад шүдлөөрөө би өндөр гээгэн зан узрын наадам 4 дахиулаад 1996 онд би улсын наадамд халиун өрөөгөө хязаалын өрөө төрүүлж анхныхаа төрөг авчаасаа. Ингээд тоогроо адууныхаа буян аавын буян алтан тууртын буянаар. Тэгээд энэ манай тоогроо бол маш их олон сайн төл гаргаж өгсөн. Лувсан чон дунгуй огшлын зээрдгөө хураалгасан. Тэрнээс баг тоогроо маань гарсан. Баг тоогроо маань улсын наадамд шүдлөөрөө төрүүлж хязаалан ам үзүүлсэн. Өвгөн тоогроод хээргүү хураалгасан байт юм аа. Жаргалан тудмын. Одоо энэ хээргүү бол маш их удамтайгүй байсан л да. Одоо гой хөрөн, өсгөө цагаан хар азраг өс төрний төрсөөгч нь байсан. Энэ хээргүү тоогроо хоёрын дундаас дүү зээрд маань төрсөө. Мөн нөгөө баг тоогроогийн дүү одоо зээрдгүү халтар азраг хоёрын дундаас бэлгүү хээр гарсан. Одоо Ганбатын. Миний хээргүүний их хээргүүнээс тоогроо хоёрын дундаас одоо ганхуу алдарт одоо миний төрсөн дөө байгаа шүү дээ. Тэрний өс төрн гарсан юм байна. Гой хөрөн, өсгөө цагаан хар, өс төрн гурав чинь нэг ихтэй байхгүй. Энэ хэдийн их чинь тэр хээргүү болохоор энэ хэдийн дээр гарсан хээргүү нь болохоор миний тэр дүү зээрдийн их байгаа. Тэгээ энэ дүү зээрдийн дүү элбэг хээр, босоо хойр гээд одоо алдартай сайхан
төлөөд гарсан. Улс улсын наадамд нэлээд арга төрүүлээд байна. Одоо 2000 оны улсын наадамд энэ манай Товроогийн 3 төл айргийн тавд орсон байдаг. Товроо адуу бол одоо зөвхөн манайхаар дуусахгүй бас ингээ салбарлаад одоо Эрдэнэ чулуун тодын маань шар газар мөн л одоо энэ тойруулгын Товроо өвгөн Товроогийн төл азарганы төлөөд байгаа. Тэгэд одоо энэ дундаас бол би бас энэ Товроо адууны хамгийн гайхамшигтай хурдан төл нь бол энэ Эрдэнэ чулууны шарга юм болоо да. Араа эртхэн хөл энэ яачгаагүй бол дүү зөөрд маань бас нэг сайхан энэ хоёрын хооронд бас нэг сайхан уралдаан болох байсан байх гэж боддгийг. Тэгээ харамсалтай болж чадаагүй. Тэгээ одоо мөн манай Баян жаргалдан энэ одоо бас магна халтар байгаа. Бас л нэг салбар. Ингээд яриад байвал ер нь Товроо адуу нэлээд түгээмэл одоо хурд гаргасан өгшөл л та Монголд. Товроо адуу удамшигт талаараа үнэхээр гаргууд одоо ерөнхийдөө би бас ушргуу нэг шилмэлгүй тавиагүй л дээ. Яг хоо ер нь нэг дундын аштайхан удам өгшөлтойгөө тавиад байхад гарсан эр болгон дахиад байгаа. Онцлог нь түнд байгаад байгаа байхгүй юу? Би нэг одоо нэг шинэ Москвич шоод нэг хавар ааванда дахиж очсон. Тэгсэн чинь ойрхоо очсон чинь аавын хэргүүн унгалцсан аргамжаатай өсгөөсгөө хараа нэг тоглоод авч явсан. Тэгээд ааванд орсон бөөл хөөр баяр уцаа шинэ машин аваад тэгэл медалга за аав медалга л гэсэн. Хөө адуун дэв гэж яддаг шүү дээ. Гамбат адуун дэв гэж. Гэхдээ юу ярьж байгаа юм бэ та одоо энэ бэлэн байж шинэ хөөр өсгөөсгөө хараа нэг тоглоод. Тэгээ аав маань тэгжээсэ. За яг хөө аав нь насаараа адуутай ноцдлоо хөдөлмөрлөө зүтгэлээ. Одоо хүссэн ганц адуу маань гарсан. Энийгээ хөвд өгч чадахгүй. Одоо яг өнний эх чинь охин дагаа байгаа. Энийг өгье гэж. Тэгээ адуу ирсэн над охин хээр даага өгсөн. Тэгээ миний хээр болохоор ерөөсөө унсан болгоно хурдсан байдаг юм аа. Тэгээ энэ юу гэх гээд байна вэ гэхээр энэ уяач хүн ер нь удам өгшлаа сайн мэдэж өөрөөхөө хийж байгаа ажилдаа эзэн болж зориглоо бас цаг хугацаа бол бас тийм их богино хугацаа ордгоо. Ер нь хүний амьдралын 3 хоосны 1% ч байдаг юм уу? 20 үнэхээр тэр хөдөлмөрлөө зүтгэж чадсан байвал 20% нь ч юм уу хүний амьдрах хугацааны бас энэ практикаас аваад харахад ингэж бодож байгаа. Өнөөдөр би одоо бэлэн адуун дээр бид одоо 4 аав 4 хүү бэлэн адуугаар одоо уралдаж наадж байна. Тэгээ 4 хүү дөрүүлээ морин хурдалж байна. Энэ юг өгүүлээд байна гэхээр бас миний аав бас үнэхээр энэ адууны одоо бас л эрдэмтэй хүн байсан юм болоо да. Одоо 4 хүүд эрдмээ өвлүүлнэ. Дээр нь энэ орон нутгийн сайхан залуучууд дагж тэр залуучуудыг манлайж аав маань бас сайхан явж байсан. За тэгээд Товроо адууг яриад байх юм бол дундуршгүй л дээ. Ингээд салбарлаад хүний өөрийн өгсөн, зарсан, бэлгэлсэн гэдээ яриад байх юм бол тоомгүй юм би. Тэгээ яг уяаны арга барил гэх юм бол нөгөө бэлэн хурдан адууч нь бол ерөнхийдөө сайхан шүү дээ. Аав адууг нь бэлдээд өгсөн, уян харгачлалын заагаад өгсөн учраас бид дөрөвт бол ер нь бас их боломжтой байсан юм шиг санагдаад байгаа. Тэгээ яг Товроо адуу бол дэндүү одоо Монгол орчинд дэндүү дасан. Одоо бол ерөнхийдөө их монголцсон шүү дээ. Хэдийх одоо монголцсон ч одоо ерөөсөө тэр эрлийн шинжээ аль ч үедээ алддаггүй. Ерөөсөө тэр дээд тэр одоо Будион гэдэг юм уу тэр Орос адууныхаа тэгсэн мөртөө энд Монгол адуутайгаа нийлээд эрс төр суур амьсгалтай нөхцөлдөө дэндүү тасч дэндүү монголцсон дэндүү төл сайтай одоо дэндүү л хурдан адуу л да. Багатуу гэхээр нэг үржил хийгээд л монголч эрлийс ч үржил хийгээд гаргаж байгаа адуугаараа яг ч сая бас нөгөө энэ унгийн чинь багаас нь энэ нөгөө энэ тоолго моолго хийж энэ орхоо морхоог устгах хэрэгтэй байдаг шиг бас дааг сургахаас нь эхлээд л явах хэрэгтэй баг. Тэгээд сургана гэхээр чинь дааг сургаад л дааг сургахаас өмнө бас энэ хунг багтааж гисэн бас ястар чимгэрчдэг юм шиг байна. Энэ нэг
адуу мад дууруудаал нүүд суугаал ингээл явахаар дандаа одоо нэг морь ундаг ховор болцсон. Тэгээ моциклоор голдуу илдээд моцикл машинаар ингээл залуучууд илдээд ингээд явчих. Тэгээд илдээд хуржээд гэрийн гадаа орхицсан байхаар унаг гівч жагаал босхдоо яаж гинж харагддгийг. Тэгэл тэр чинь нэсрал анхныхаа юм аваад тэгчдэг баг. Тэгээд дааг уяхтаа нэг болохгүй зээж байж хөл гарна болохгүй бол гэж тэрнээс эхэлдэг байх л гэж боддог. Тэгэхээр одоо нэг уях гэж байгаа юм амнагнаас нь эхлээд энэ гайгүй юм гарчлаа гэдэг тэрийг яадаг. Тэгэхээр тэр мөрнөөс эхлээ санаа тавих хэрэгтэй байх гэж бодож байна. Энэ хэрлээс одоо ялангуяа нэг хүчтэй зургахаар энэ хөл гарна хэмзэг юм шиг байна. Тэгээд бас нэг арай зөөлхөр нэг тийм хөтөлж өрөх зөөлөө харгаар нэг болгоулахгүй сургах мургах нэг тийм талаар явал зүгээр юм шиг байдгийн. Тэгээд уяа маяны хувьд бол яг бага дуу нэг одоо тамиртай тартай байвал дээр юм одоо бүдүү адууг бол таргадна гэх нарай бага. Гэхдээ яг арай тарга эхэлчих юм бол бас нэг шахууд ажилтай болохоор бас нэг удаан болчих гээд байдаг. Нэг бас тарган ингээд холоос уйчвал хоногтой уйчвал бас удаан болчих гээд байдаг. Тэгээд гол нь тэр нэг хоногийн тааруулаад нэг цөөхөн ажилтай очтой дууйвал магадгүй бас хурдтай байвал амжилт гаргах нарай илүү байх удаа. Тэгээд гол нь тэр хүчийн тааруулж оруулах нь зөв бах. Сөнгө дагмааг бол тэгэл эртхэн бараг л өвсний сүл татаад лежихгүй бол тэгэл бяралж амжихгүй л тээ. Нэг хөлсөөр бас нэг тэр болгоно нэг хөсөлөхгүй л байгаа. Одоо ч гэсэн тэгэл нөгөө байнгын бэлтгэлтэй ингээд болсон байгаа. Монгол одог ч гэсэн тэр болгоно нэг хөсөлөхгүй л байгаа шүү дээ. Тэ. Ерөнхийдөө нэг тэр хөлсмөлс нь билээ юу бараг л хөсөлөхгүй дээ. Сургаад энэ сургач нь одоо нэг дааг уралдана гэл энэ эрт ингээд яалаа уулны гадаад модод чинь дааг уралддаг юм байна. Шүдлэнгээс л эхлээд уралддаг. Тэгээд энэ ер нь бэлтгэл өгөөд сургаад эхлэхдээ намраас эхлээд одоо манай даагнууд намрын даагнууд эхлээд сургаж эхэлдэг юм байна. Тэгэхээр чинь бас энэ манайх бол арай эрттэй л энэ нөгөө бага дуу чинь одоо энэ ясчаагүй энэ мөгөөрсөн зүгээрсэн байдаг юм гэмтэж доголох нь л их байдаг юм байна. Одоо энэ саяны энэ даагны уралдаан энэ төрүүчийн уралдаанаас ч ихсэн харж хахад. Тэгэхээр л уул ногоо могоо идсэн хоноо чинь үе шүрэмсэн чангарцсан хоноо гайгүй байдаг юм шиг нэ. Зуны даагуул нь гайгүй ажилдаа галах шиг байдаг шүү дээ. Энэ хаврын даагнууд чинь л эмзэг хэврэгэл байдаг юм байна. Тамирын гүйцээгээд аштайхан болгоцсон бол нэг онцлог нь гайгүй шүү дээ. Өөр өснөө энэ хурдан энэ бэлэн дакултай аднууд чинь дакулаас дакул тэгээд нөгөө дакулаараа өөрөө ингээд онгоогоод дакулаас дакулд ажил аваад яагаад гэдэг. Бусад ажлынхаа хувьд адууд Монгол адуутай ялгаагүй л одоо гүд цэмцээр нь оролдох бол ялгаагүй тэгэл бас нэг уйж оноод гүд цэмцийн солиул тэгжил байдаг бас нэг тарлаад үзье хөлслөөд үзьегүй ялгаагүй байдаг л та. Зүгээр арай жоохон тийм нөгөө дакул нь бэлэн юу болохоор чинь хүчин аштайхан тамиртай бол тэгээд дакулаас дакул дээрдээд л явчихдаг л да. Арай л тийм хөнгөн уяатай арай одоо бас Монгол адуу бодвол арай бас амар тийм хөнгөн уяатай юм да. Монгол орн бол 2 сая адуутай. Монгол адуу үнэхээр гайхамшигтай, тэсвэртэй, өл хоолдаадаг байгалийнхаа эрс цэс амьсгалт зохицсон адуу байгаамаа. Сүүлийн үед бид бол их сонин эрен үед амьдарч байгаа юм. Хизээч Монгол улсад адуунд ингэж их хөрөнгө хаяж 7000 бээр газраас адуу авчирч адуугаан сайжруулж зөвхөн хурдан адууг сайжруулж байгаа юм шүү дээ. Ийм өндөр үнэтэй боосод уралдаан болж байгаа юм. 90 хурдан адууны хувьсгалын эрен үед амьдарч байгаа улс байхгүй бид. Өнөөдөр миний тооцоогоор зөвхөн миний оруулж ирсэн адуу Оросоос оруулж ирсэн адуу бараг 100 хүрчээд байна. Онон манлай Содномцог ахын тэр оруулсан тооцоогоор 200-аад адуу Монголд орж ирсэн юм байна. Зарим улсууд бол энэ эрлүүжүүлэхийн эсрэг байгаа. Жишээ нь нэг эрдэмтэн бол Монгол адууны ген фонд нөлөөлж ийн гэж байгаа. Гэтэл өнөөдрийн тооцоогоор өнөөдөр байгаа Монголд байгаа 50 гаруй шилмэл азарганд үндсэндээ 10 гүй тавихад 500 гүйл байгаа байхгүй юу? 2 сая адуун 500 гүй унаглана гэдэг бол үнэхээр өчүүхэн тоо. 0.1% хүрэхгүй байгаа байхгүй юу? Америк 6 сая адуутай. Америк цэвэр үйлдвэрийн хурдан англи адуу нь 20 мянган гүйтэй байхгүй юу? Тэр нь 0.33% нь ч хүрдэггүй байхгүй юу? Тэгэхээр ер нь бид бол энэ эргэлжүүлэх ажлаа зөвхөн хурдан адуун дээрээ цаашд үргэлжлүүлэх нь зөв юм а гэж бодож байгаа. Энийг одоо харин яаж хөдөөгийн ард түмэнд хүргэх үү? Зөвхөн төвийн мөнгөтэй улсууд нь
энэ хурдан адуугаар тоглоод байх уу гэдэг асуудлыг бид хөндөж ярих хэрэгтэй байхгүй юу? Одоо хамгийн түрүүнд Дорнод аймгийнхан Овсгой самбаа гарган